За хэдий ингээд одоо бид нэр ингээд утасны цаанаас ингээд солиотой юм шиг тийм ингээд лайв өвчтөө юм шиг галзуу юм шиг ийм ингээд лайв хийдэг хар мастай ингээд лайв хийдэгцэндээ та нарсандаа хар масаар ингээд бид нарыг ойлгодогцсэндээ та бүхэн та бүхэнтэй хандаа хэлжээ. Бид нар амьдрал дээр шал өөр ийм хүмүүс байдаг гэдгийг энэ та бүхэн энэ контентыг үзээд бас контентоос ойлгоод ийм амьдралтай хүмүүс байсан биз дээ, ийм хүмүүс байсан дээ гэдгийг та бүхэн бас зөвөр ойлгоод энэ контентыг маань та бүхэн тоглон сууж тухтай сайхан ингээд ийм хүмүүс ийм байдаг юм шиг тэгээд энэ контентыг маань та бүхэн үзээрэй. Тэр энэ контентээс та бүхэн бүх юмыг ойлгох байхаа гэж найдаж байна. Баярлалаа та. За сайн байцгаана уу, намайг Дашнэм гэдэг. Энэ entertainment-ийн үүсгэн байгуулагч. За 2 жилийн өмнө би энэ ангиас гармаар reality show-г анх санааг нь гаргаад хийгээд дуусчихсан байсан. Гэхдээ энэ контентыг цацхгүй гэдэг шийдвэрт хүрсэн. За яагаад вэ гэх юм бол тухайн үед манай контент гарахаас өмнө манай зураг сошиал орчинд алдагдаад хэсэг бүлэг инфлюенсерүүд болон нийгэм тэр аяараа газны хэргийг дарахлаа гэх мэтчлэн хэд улс төржүүлж бүртгээд мөн галзуу солиотой хүмүүс гэх мэтчлэн хэд их доромжлох нь газар авсан. Тэгэд миний хувь хүний хувьд сэтгэл зүйн тогтворгүй байдал үүсээд мөн ойр тойрны хүмүүсээс бас маш таагүй мэдрэмжийг мэдрээд тэгээд найруулагч хүний хувьд оролцогчдоо илүү хүнд нөхцөл байдалд оруулахгүй гэсэн үүднээс тухайн үедээ би энэ контентыг цацахгүй гэдэг шийдвэр дээрээ хүрчихсэн байсан. Тэгээд би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Тэр нь бол энэ нийгэмд хин нэг өөр харагдах, аль эсвэл олонний анхааралд өртөхөд хүмүүс эхлээд ойлгох гэж хичээхгүй ерөөсө шууд л шүүж эхэлт юм байна. Дараа нь дайрдаг, эцэст нь бол сүргээрээ доромжилдаг. Энэ бол нийгмийн сэтгэл зүйн хувьд бол олонний сэтгэл зүй, сүргийн зам төлөв гэж тайлбарладаг. Нэг нь эхний хэдэн үнэнд доромжлол дараагийн хэдэн 100 мянган юу болсныг ч ойлгохгүй доромжилдаг. Эднэр доромжилж байгаа гэсэн би ч гэсэн доромжилж гэдэг. Өнөөдрийн магадгүй стрессээ гаргаад ингээд юу болоод байгааг нь ойлгохгүй ингээд доромжилж эхэлдэг. Харин энэ дайралтын цаана нэг хүний амьдрал, нэг хүний гэр бүл, нэг хүний ирээдүйн хийх, бүтээх зүйл таны өнөөдрийн бичиж байгаа нэг зүйл тэр хүнийг өнөөдөр амьдрах хүсэлгүй болгож идэг. Магадгүй тэр хүнийг архинд оруулж идэг. Маш харамсалтай зүйл болгоход хүргэж идэг. Тэгэд энэ нэг буруу culture, энэ нэг буруу соёл ингэж төгснээрээ нийгэмд маш олон сөрөг үр дагаврыг гаргаж байна. Тэгэд энэ контентын дээр би бол найруулагч хүний зүгээс эсрэгцүүлэх найруулгын аргыг ашигласан. Инээдтэй эерэг байдлаар гол мессежийг хүргэхийг хүссэн. Яг одоогийн бидний нийгэмд энийгээ дээрлэх, доромжлох, шүүх гэхээс илүү биднэрт өнөөдөр инээд баяр хөөр хэрэгтэй. Өнөөдөр бид нар сайн сайхнаа түгээе л та. Мэдлэгээ түгээе л та. Энийг хүн гэж хүлээж авъя л та. Энийг ойлгодог болъё доо. Адилхан just human шүү гэдгийг ойлгуулахыг энэ контентээр зорьсон юм аа. Тэгээд энэ контентоо цацахгүй гэдэг байр суурь дээр байсан. Тэгээд харамсалтай нь яагаад цацхад хүрсэн бэ гэвэл та бидний сайн мэдэх Монголын Facebook-ын сошиалаад талигаач осорж амаа маань бурхны оронд таасан байгаа. Тэгээд энэ контентэнд бол түүний хамгийн оролцсон сүүлчийн контент. Мөн амьд авах цагт бол цацагдаасай гэж удаа дараал надаас хүсэжсэн контент юм шүү. Тэгээд энэ контент нь маш гаргахыг хүсэжсэн тухайн хүн маань тийм учраас хосорж амаагийнхаа гэгээн дурсгал зориулж энэхүү контентоо гаргахаар шийдсэн юм шүү гэдгийг манай хүмүүсээс айгүй сайн ойлгоорой. Тэгээд эцэст нь гэж хэлэхэд хэдүүлээ амьтдаа бие биенээ харилцгаая. Дахиад нэг доромжлол биш, харин ойлголцол, хүмүүнлэг байдал, бие биенээ хүн гэж харах тэгээд амьтдаа ахудаа хэдүүлээ нэг харилцгаая. Тэгээд инээд хэдүүлээ нэгнийдээ сайхан баяр хөөртэй баяр хөөр, инээд баяслыг бэлгэлцгээе. Өнөөдрийн хин нэгэндээ бичсэн нэг сайхан комент магадгүй тэр хүнийг өдөржингөө энийг шилтгаан болгож байдаг шүү. Нэг та бүхэн бас нэгийг бодож хоёрыг тунгаах болно гэдэгт итгэж байна. Тэгээд маш их баярлалаа. Илүү хүмүүнлэг сайхан нийгмийг хамтдаа бүтээцгээе. Инээдийг
Inezig Jimenez. I need Inet.